1990 оны ихэнх үеэс зүүн хүрээ Дашчойлын хийдийн тэргүүн хамб Дамжав ламтан тэргүүлэн бусад лам нарын хамт нийт монголчуудын их шүтэн соёлын үнэт төв болох Хүрээмайдар бурхныг дугны хамт дахин сэргэн бүтээх буянтай үлийг санаачлан эхлүүлсэн юм. Анх Богд хаант Монгол улсын нийслэл их хүрээний төв болох зүүн хүрээ буюу одоогийн Улаанбаатар хотын Баг тойргийн хойд хэсэгт 5 дугаар Богд Явзан дам хотогт Богд гигантны зарилгаар их хүрээний хамб номон хаан Агван хайдав тэргүүлж Монгол түмэн олноороо оролцож 1830-ад оны дунд үед 16 м өндөр Майдар бурхныг дугны хамт бүтээсэн билээ. Харамсалтай нь 1940-ад оны хүнд цаг үед устгагдан нураагдаж үгүй болсон юм. Дэд сүсэгтэн олон ард иргэд дэмжигч байгууллагууд гадаад дотоодын буйны садан өвлгийн эзэд лам хуваргуудынхаа олон жилийн зүтгэл чармаалтын үр дүнд их шүтэн болох Хүрээмайдар бурхныг 2018 онд Нийслэл хотдоо дахин бүтээн залаад байна. Хүрээмайдрын дуганыг барьж бүтээх ажлыг бол 2015 онд бол шавын таваар газар ажил ихэж ингэж эхэлсэн байдаг. Үүнээс хойш нэлээд олон жилийн дотор бол сүстэн олонныхаа дэмжлэг туссаатаагаар Хүрээмайдрын дуганаа барилга бүтээц, гадна шугамшуулжээ, гадна басаа тэргүүтээ барилгын ерөнхий ажлыг бол бүрэн хийж дуусгасан байна. За ингээд дотор ажлыг хийх энэ ажлын цаг хугацаа бол ковидын үедээ давтсан тул 3 жил орчим засарсан. Ингээд 2023 оны энэ жил бол маш эрдэмтдээ ингээд бид нар ажлыг эхлүүлж байна. Одоо бүтээн байгуулад буй Хүрээмайдрын дугна нь орчин үеийн барилгын шаардлагад нийцсэн. Хүүхэд залуучууд иргэд сүсэгтэн олон гадаад дотоодын жуулчдын эрэлт хэрэгцээг хангасан 6 давхар шилэн бүтээцтэй барилга юм. Энэ дугуйн дотор л орж ирээд уламжилт бурхны шашны дугуйн мөртлөө орчин цагийн технологиг ашигласан ийм орчин цагийн дугуй байна. Тэгэхээр одоо тодорхой хэмжээний мэдээлэл явуулах, дуу хөгжим явуулах гэдэг ийм орчин үеийн технологи зарлан мэдээлэх ийм зүйлүүд бол бүрэн хангагдсан байгаа. Мөн энэ дугуйн дотор орж ирсэн залуучууд иргэн сүсгтэй олон бол хаанч саган тавтаа суугаад интернет орчинд юм үзэж танилцах энэ орчныг бол бид нар нэлээд ингэж бүрдүүлж өгсөн байна. За энэ талдаа ингээд олон нам нар ирж номын авшиг уртаг ийм том танхимтай. За хоёрдугаар давхартаа бол ингээд олон нийтийг хүлээж авах нийт хүлээлгийн заал. За мөн энэ талдаа бол номын сан, компьютер лаборатори, за ингээд анги танхимууд, за хамгийн дээд давхартаа бол музей. За мөн энэ баруун талын жигүүрт бол хурлын заалгаа. Энэ хурлын заал бол орчин цагийн эрдэмтдийн хурал бусад үйл ажиллагаанд бол тохиромжтой байдлаар бол ингэж тасаж тогтчуулах юм байна. За энэ манай энэ дугуйны бас нэг онцлог сонин зүйл бол энэ шилэн гүүр лифт байгаа. Шилэн гүүрэн дээр гараад явах тул мэдээж маш сонин бусад гадаадын оронд байдаг ийм шилэн бүтээц тийм орчин үүсгээс гадна энэ бурхныхаа нэгурд бол шууд ингээд зэрэгцэн ингээд харах ийм сайхан орчныг бүрдүүлж өгч. Гэхмэчлэнгээр ингээд энэ дугуйн дотор бол орчин цагийн болон уламжил хоёрыг хамтруулсан орчныг бүрдүүлээд за энэ орчинд бол сүсгтэн олон ард иргэд аялагч жуулчд бүгдээрээ ийм сайхан тийм мэдрэмжийг авах. За мөн бурхны шашны соёл гэгэрлийн имийг бол хамтдаа гэж мэдрэх ийм орчныг бүрдүүлсэн дугуйн байна. Энэхүү төсөл бүрэн хэрэгжснээр Улаанбаатар хотод шашин соёл аялал жуулчлалын цогцлбор бий болж зөвхөн нийслэл хотын иргэд төдийгүй дотоод гадаадын жуулчид мөргөлчдийн заавал очих газруудын нэг болох нь дамжиггүй юм. Хамгийн гол нь Майдар бурхныг дугны хамт бүтээснээр нийт Монгол улсын иргэд сүсэгтэн олны сэтгэл оюуныг амарлуулахад нэн тустай онцгой бүтээн байгуулалт болох юм. За бид нар энэхүү төслийг буюу Хүрээмайдрын дугны ажлыг бүрэн хийж дуусгах, дотор төслийн барилгын ажлыг бүрэн хийж дуусгахт бол чамгүй их хэмжээний санхүүгийн хэрэгцээ байгаа. Үүнийг бол бид нар болцооныхаа яриа шийдвэрлэж сүсгтэн олон дэмжигч байгууллагатайгаа хамтран ажиллаж байгаа хэдий ч одоогийн байдлаар 700 орчим сая төгрөгийн бол дутагдaltaй байгаа. Энэ дотор бол мэдээж энэ барилгын дотор засалт нэн шаардлагатай агаар салхивч, дулаан, цахилгаан, за мөн Майдаргантай холбоотой зураг чимэглэл энийг хийхэд бол санхүүгийн дутагдaltaй байгаа. Энэ бүхэнд бол та бүхэн
төсөгтөн болон хандивч байгууллага Монголын ард түмэн энийг хамтаараа бүгдээрээ үрээ майдар бурхнаа дууны ам бүтээж ирээдүйн цагийн энэр нэгүүлсэнгийн бурхан майдар бурхантай уулзсан их өрөөлийг тавьж хамтран ажиллацгаая гэж ингэж бид хүсэж байна. Сүсэгтэн олон буйны садан та бүхнийг сайн цагийн бэлэгдэл майдар бурхныг дугны хамт бүтээх хүрээ майдар төсөлд эв нэгдэхийг өрн залъя. Зүүн хүрээ даш чойлон хий. Майдар бурхны өлзий хотог орших болтугай.